Сонгон хайрхан дүүргийн халамж үйлчилгээний хэлтс хоолт олон улсын байгууллагатай хамтраад халамж үйлчилгээний хэлтс дээр өнгөрсөн 9 сарын 1-нд Эрдэм номын өргөө байгуулсан. За энэ номын өргөөнд өнөөдрийн байдлаар 35-аас 40 хүүхэд хамрагдаж байна. Тэгээ хүүхдүүдийн хувьд их хөөрхөн Эрдэм номын өргөөгөө магтсан шүлэг уншсан. За 6000 гаруй номтой гэж энэ Эрдэм номын өргөө. Тэгээд энэ олон номноос сонголт хийгээд уншдаг. Хичээлдээ сайн болсон, оюунлаг сурагч болсон гэд олон гайхалтай гэрчлэл түүхийг ярьж ирсэн. За тэгэхээр энэ талаарх мэдээлэл дэлгэрэнгүйгээр үзэгчдэнд хүргэе. За тийм. Сонгон хайрхан дүүрэг 32 хороотой 317 мянга гаруй хүн амтай нийслэлийн том дүүрэг Сонгон хайрхан дүүргийн халамж үйлчилгээний хэлтс хоолт олон улсын байгууллагатай хамтран халамж үйлчилгээний хэлтс дээрээ өнгөрсөн оны 9 сарын 1-ээс эхлэн Эрдэм номын өргөө нэртэй энэ хүн номын сан ажиллуулж байна. За номын санд зорилттой бүлгийн халамж анхаарал хэрэгтэй 40 орчим хүүхдүүд ном уншиж хичээлээ давтаж халуун хоол цайгаар үйлчлүүлж, бүтээлж бас бие биенээсээ суралцж өнгөрүүлж байгаа маа. Үүний үр дүнд хүүхдүүд хичээл номондоо сайжирч, ном унших хүсэл сонирхолтой болсон зэрэг олон сайн үр дүнгууд гарсан гэдгийг Сонгон хайрхан дүүргийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн ярьсан юм аа. Ном унших сонирхолтой болж байна. Дээр нь одоо олон найз нөхдөдтэй болж байна. Тэгээ нөхөрлөх, хамтрах, мөн багаар ажиллах гэсэн. Тэгээд ном унших нэг минутын уншлага энэ төр хийдэг байгаа. Бас арай том ангийн 5 6 дугаар ангийн хүүхдүүд маань бага ангийн хүүхдүүдтэй уншлага хийлгэж юм. Тийм ээ 2016 оны ангийнхаа тийм оюунлаг сурагчаар хүртэл манай номын сангийн байнгын үйлчлүүлэгч хүүхдүүд маань шалгарсан гэдэг олон амжилтуудад байж байгаа харагдаж байгаа. Хүүхдүүд маань хүртэл хэлдэг. Багшаа номын сан сууснаас хойш миний сурлага арай дэвшлээ гэх тийм ээ. Тэгэхээр айгүй бодиттой үр дүн үзүүлж байгаа гэж бодож байна тий. Тэрээр Эрдэм номын өргөө 2016-аас 2020 оны хооронд хэрэгжих зорилттой бүлгийн хөгжил хамгаалалт сайжруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан гэдгийг хэлж байлаа. За 6000 орчим номын фондтой энэхүү номын сангаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн төлөөлөл сэтгэгдлээ инхүү хуваалцж байна. Би нэг монгол хэлээр жоохон нэг жижиг дээр нэг 4 5 алддаг гэсэн. Одоо бараг ганцхан алддаг болсон. Тэгээд маш их өөрчлөгдсөн. Би танин мэдэх үе тэгээд дэлхийн сонгодог зохиол гэсэн номнуудыг хөвчлэн уншдаг. Тэгээд Эрдэм номын өргөнд болохоор гол гоё юмнууд нь болохоор интернет хүчний аялуулдаг. Тэгээд найзуудтайгаа чөлөө цагаа өнгөрүүлдэг болохоор гоё санагддаг. Би номын санд яваад оюунлаг сурагч болсон. Номын сандаа ирээд юу хийдэг вэ? Би ном уншдаг. Зураг зурдаг. Тэгээд хичээл хийдэг. Мөн Эрдэм номын өргөө номын сангаа магтаж шүлэг тэрэлсэн хүүхдүүд ч цөөнгүй байлаа. Эрдэм номын сан хүүхэд биднийг ивент итгэсэн хөгжилтэй өдрийг бидэнд авчирсан хөгжим дуугаар зураатаж халуун баярыг авчирдаг. Өдөр болгон ирж өөрийн чухал зүйлээ мэдэж өөр бусдаас ухаантай өөлгүй сайхан мэддэг. Миний дуртай Эрдэм номын өргөө хүүхэд бидний дуртай хүсэл болсон номын сан шүн хүртэл зүүдлэгддэг шидтэй Эрдэм номын өргөө. Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалтыг хэрэгжээнгүйлэн ажиллаж байгаа Сонгон хайрхан дүүргийн халамж үйлчилгээний хэлтсэд байрлах Эрдэм номын өргөө номын сангаас лайт мэдээллээ.